аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас УИС Тэгт холбоо төрийн бас байгууллагын од сувилахын төвтэй хамтран нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан олон нийтийн оролцоонд түшиглсэн халамжийн үйлчилгээний сэргээн засах, барай заслын үйлчилгээ, гэрийн асрамж халамжийн үйлчилгээ, байнгын асаргаа шаардлагатай иргэдийн асран халамжлагч нарт зориулсан асаргааны сургалт, сэтгэл заслын зөвлөгөө зэрэг үйлчилгээг 2025 оны 6 дугаар сараас эхлэн 2025 оны 10 дугаар сарын хүртэл зохион байгуулж байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйл олон нийтийн оролцоонд түшиглсэн халамжийн үйлчилгээний гэрийн асрамж халамжийн үйлчилгээ нь энэ онд манай аймагт шинээр хэрэгжиж буйгаараа онцлог юм а. Уг үйлчилгээ нь байнгын асаргаа шаардлагатай 80-аас дээш насны Ахмад наснуудын гэрт нь очиж усанд оруулж шаардлагатай асаргаа сувилгаа хийх, барай засал хийх, эмнэлзийн үйлчилгээг үзүүлэх, асарч буй асран халамжлагч нарт асаргааны болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг чухал ажлуудыг гүйцэтгэдэг үйлчилгээ юм а.